Сайн байцгаана уу? Монголын санхүүгийн мэргэжлийн шинжээчдийн холбооны ээлжид нээлттэй хичээлийг эхлүүлж байна. Хичээл 210. Энэ хичээлээр төвөр судалгааг үргэлжлүүлэн авч үзнэ. Холбогдох ном болон нийгмийн сүлжээний хаягийг эндээ зааж өглөө. Энэ хичээлийг судалгааны тулд Монголын санхүүгийн мэргэжлийн шинжээчдийн холбоог үүсгэн байгуулагчдаас нийгмийн сүлжээд урд нь байршуулсан жинэлсэн ба жинлээгүй дундчдын талаарх хичээл 41-ээс 42, дисперсийн талаарх хичээл 43-аас 45-ыг эргэн санахыг зөвлөж байна. За өмнөх 209 дугаар хичээл дээр ерөнхий нийлбэрийн үзүүлэлтүүдийг ашиглан төвөр нийлбэрийн холбогдох үзүүлэлтүүдийг тооцоолсон билээ. За энэ хичээл дээр бол үүний эсрэгээр ерөнхий нийлбэрийн дундаж ба тодорхой шинж төлөвийн элементийн хувийн жинг ойролцоолон илэрхийлэхийн тулд төвөр нийлбэрийн дисперс мөн тодорхой шинж төлөвийн элементийн хувийн жинг хэрхэн ашиглахтай танилцах болно. Ерөнхий дисперсийн төвөрийн дисперсээр илэрхийлэхийн тулд энэ дээр P үржих нь Q үржвэрийг W үржих нь хаалан дотор нэгээс асган W-гаар солино. Мөн ерөнхий дисперсийг төвөрийн дисперсээр мөн солих юм. За энэхүү эхний хүснэгтэн дээр өмнөх хичээл дээр авч утсан ерөнхий нийлбэрийн талаарх холбогдох үзүүлэлтүүд өгөгдсөн байна. Мөн тэрчлэн төвөр нийлбэртэй холбогдсон зарим үзүүлэлтүүдийг дэлгэрэнгүй байдлаар үзүүлсэн байна. За эхний мөрөнд нь бол өмнөх хичээл дээр авч үзсэн нэг гаагаас хураасан ургац центрээр өгөгдсөн. Харин хоёр дахь мөрөнд нь бол өмнөх хичээл дээр авч үзсэн 5,000 газарт Улаанбуудаа тариалсан гэсэн үзүүлэлтийн 10% нь бол төвөрт хамрагдсан. Энэ 10%-ийг бол ажиглалтын элемент тус үрээр хуваарлан харуулсан байна. За 3 дугаар мөрөнд бол нэг гаагаас хураах ургацыг тариалангийн талбайн хэмжээгээр үзүүлж хураасан бүх ургацыг бол илэрхийлсэн байна. За 4 дахь мөрөнд нь бол энэ төвөр нийлбэрийн дунджаас энэ ажиглалт тус үрийн хэлбэлцлийн квадратыг гаргаж дараа нь түүнийг тариалангийн талбайн хэмжээ буюу давталтаар үржүүлж хамгийн доотлын мөрөнд бол гаргасан байгаа. За эдгээр 6 ажиглалтынхаа нийлбэрийг хамгийн сүүлийн баганд бол нэгтгэн дүгнэж харуулсан байна. За энэ дээр бол зарим үзүүлэлтүүдийг хэрхэн тооцсныг энд дэлгэрэнгүй байдлаар харуулсан байна. За энэ X-ийн дээрийн 2 зураастай бол төвөр нийлбэрийн дундаж. За энэ W-гаар бол түрүүн хэлсэн энэ бол төвөр нийлбэрийн хувийн жингэрх дундаж. За энэ дээр бол энэ 27-оос 28 гэдэг маань төврээр 1 гаагаас 13-аас дээс центр ургац өгсөн талбайн хувийн жинг тодорхойлоод зорилт бол өмнөх хичээл дээр бол тавигдсан байгаа. За тэгээ энэ хичээл дээр бол өмнөх хичээл дээр өгсөн том мэдээлэл бол үргэлжлүүлэн ашиглагдаж байгаа. Бид дурдах хэрэгтэй. За энэ 3 дугаарт нь бол төвөр нийлбэрийн дисперс тооцоологдсон байна. За энэ хүртүүрт нь бол одоо энэ хамгийн сүүлийн багны хамгийн доотлын мөрийн дүн, доотлолд нь бол энэ давталтын тоо 5,000 гаагаас түүний 10%-ийг нь төвөрт хамруулсан энэ хэмжээ юм. За ингээд дээр дутсан холбогдох мэдээллийг ашиглан
төвөрийн тоо хэмжээгээрх дундаж алдааг давтагдах төвөр болон давтагдахгүй төвөрөөр ангилан тооцоолсон байна. Дараагийн энэ хамгийн доотлын мөрөнд бол төвөрийн хувь хэсгээрх дундаж алдааг давтагдах болон мөн давтагдахгүй төвөрөөр ангилсан. За энэ төвөрийн тоо хэмжээгээрх дундаж алдаа гэдэг маань холбогдох тоо мэдээлэл бол абсолют буюу туйлын хэмжээгээр төвөрийн хувь хэмжээгээрх дундаж алдаа гэдэг нь хувийн жингээр илэрхийлэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл энэ дээр 13-аас 1 гаагаас 13-аас децентр ургас өгсөн талбайн хувийн жин бол эндээс эхэлж бичигдсэн байна. Өөрөөр хэлбэл эндээс ийш энэ хэсэг бол хамрагдсан. Тийм учраас 27-оор нэмэх нь 28-ыг хуваах нь төвөрийн нийт дүн 500 хувааж ингэж тавьсан байгаа. За ингээд эдгээр том үсгэн тэмдэглэгээ болон түүнд орлуулсан тоо материал бол өмнөх хичээлдээр гарч ирсэн учраас бол бидэнд ойлгомжтой байгаа. За ингээд өнөөдрийн хичээлийг өндөрлөж байна. За энэхэндээ хэлэхэд бол энэ давтагдах төврийг бодвол давтагдахгүй төвөр нь илүү үнэмшилтэй өгөөд тооцооллыг өндөр нар хэмжээлтэй илэрхийлдэг. За энэ дээр жишээлбэл харахад бол энэ бутархай хэсэг дээр бол энд тэг 333 байхад энд бол тэг 351. Энэ сүүлчийн хоёр орн нь бол харьцуулахад бол давтагдахгүй төвөрийн хувьд бол алдаа бол багасж гарсан байгаа. За энэ төвөрийн хувь хэсгээрх дундаж алдааны хувьд ч бас дээрх байдал бол ажиглагдж байна. За жишээлбэл энэ бутархай хэсэг дээр тэг өгөхөл гэчээд бутархай хэсэг дээр нь тэг 14 байхад энэ дээр тэг 13 3 гэж байх жишээ нь